GC Монгол байгууллагаас зохион байгуулагддаг Bright Business Talk нэвтрүүлгийн 6 дугаар удаагийн зочноор JCI Chairman салбар байгууллагын төсөл хөтөлбөр хариуцсан захирал их баяр маань оролцож байна. За баяр хүргье. За сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд манай энэ Bright Business Talk гэдэг нэвтрүүлэг маань болохоор одоо нөгөө GC доторх байгаа бизнесүүдээ, гишүүдийнхээ бизнесүүдийг илүү их танилцуулах, бие биенээ дэмжих зорилготой. Тэгээд өөрөө мөн одоо энэ нөгөө онцлог бизнест оролцох гээд өрсөлдөж олон бизнесээс ингээд тэргүүлсэн учраас ингээд оролцож байгаа шүү. За баярлалаа. Тэрээс бас дуртай хүн оролцдоггүй. За баярлалаа. Тийм. Тэгээд одоо болохоор хоёулаа маш гоё чөлөөтэй ярилцсан. Би хөтлөгч биш. За. Чимэн ч гэсэн нэг тийм олон яриа маяа битээр ингээ өгч мөгдөггүй. Тийм болохоор ерөөсөө биеэр барих шаардлага байхгүй. Манай жисэгийнхэн өөрсдөө мэднэ ойлгоно тий. Тэгээ 22 асуулт асуу. За. Ингийн хөрхөө 22 асуулт. За. Тэгээд асуултандаа гоё хариулаад ингээ хоёлоо явуучих юм байна. За одоо эхлэе да. За. Cheers. Танаа нэвтрэл чинь пивтэй орд юм байна тий. Пивтэй юм уудаг байхгүй. Тэгээ согтоол гардаг шүү дээ. За хамаг юм яриад. Амьдралаа яриад. Тэ ойлж Тэрүүлгүй тий. За. GCI Монгол байгууллагад анх хэдэн онд элсэж орж исэн бэ? Би 2021 оны гишүүн. Тий 2021 оныхаа шилдэг шинэ гишүүнээр шалгарсан. За баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд 2022 онд яг энэ төсөл хөтөлбөр хариуцсан захирлаар ажиллаж байгаа. Тэгээд Save Angel төслөө хариуцаад явж байгаа. За. Танах чи яг нөгөө юу чин chairman салбар чин Save Angel төслийг ингээ маш мундаг хэрэгжүүлээд сая чин миний мэдхийн нөгөө төслийн хөрөнгө оруулалт fundraising хийсэн. Тэгээд маш амжилттай болсон тэгээд тэр нь би бас өөрөө очсон. Тэгээд яг өөрөө очихоор ямар гоё үн цэнтэй байдаг гэдгийг мэдэрдэг юм билээ. Тэгэхээр бас бусад гишүүдээ би биенийхээ төслийг нь дэмжээ. Тэгээд fundraising дээр нас гоё идэвхтэй оролцоорой гэж бас уриалж байна. Яг нэг Save Angel төсөл чинь өөрөө айгүй үр дүнтэй төсөл байгаад байгаа байхгүй. Тэгээд түрүү жил бид нөгөө завханд тоног төхөөрөмж хөдөлгөж өгөөд 8 сард хөдөлгөж өгсөн. Гэтэл 8 сар оны эхнээс 8 сар хүртэл 17 нэраа эндэгдэлтэй байсан болвол бидний тоног төхөөрөмж хөдөлгөж өгснөөс хойш бол эндэгдэл 0 болсон байгаа. Вау, ямар мундаг юм бэ. За, тэгэхээр амар юм урам авд юм билээ. Тий, яг ажил хийж байгаа ажлын үр дүн гэдэг чинь хамгийн сайхан. Тэгээ энэ жил болохоор бид нар хөсгөл говалтад одоо эрүүл мэндийн яамтайгаа хамтраад тэр төслийг одоо тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр ажиллаж байгаа. Яамнаас маань болохоор ер нь тийм ямархуу яг бодит дэмжлэг үзүүлэх үү? Эрүүл мэндийн яамны нөгөө сангийн юу гэж төсөл гэж байд юм бэлээ. За. За тэр нэрийг одоо би яг санддаг яг нэг юм сан байдаг. Тэгээ санд нь бид нөгөө төслийнхаа юугаар оролцоод тэгээ тэр нь маань дэмжигдээд одоо санхүүжилт нь эрүүл мэндийн яамнаас орж ирж байгаа гэсэн. Зөв. Тэгээ бага хэмжээний санхүүжилт. Бусдын нь бол бид нөгөө fundraising буюу хүмүүсийн нөгөө юугаар сэтгэл зүрхээр одоо цугласан хандвар бид нар тоног төхөөрөмжийн захиалаад тэгээд 9 сард байна 10 сард бид нар говьлтай хөсгөл өөрсдөө хөдөлгөж төлөвлөгөөтэй байгаа. Оо ямар мундаг юм бэ. Хэвээ бахархалтай. Тэг яг энийг чи ингээ хийж байгаа гişүүд маань яг л манай жисэгийн гişүүд байгаа. Тэгэхээр ийм гоё бүрэн дүүрэн сэтгэлтэй. Тэгээд нэг инкубатор гэдэг чинь хэдэн хүүхдийн амийг аварч ийн гэдэг л гайхалтай гамаа тий. За ингээ өөрсөндөө баяр хүргье. За. Хой төсөлтөөр ажиллаж байгаа ясаа байж байгаа юм тий. Бас аттай биш тий. Маш тэгээд яг манай цаадуулаа манай нөгөө лапууч ч юм бас яг ингээ чадах хүнийг нэг тавьж байгаа юм л да тий альбом тушаал дээр хайхтроо цаадах гэж байгаа. За, үлгэрийн баатар байсан бол ямар үлгэрийн баатар байх вэ? Синдерелла. Яа Синдерелла гэж бас саяхан би нөгөө нэг юуг нь үзчихсэн юм бэ. Гуглтон киногийн охинтойгоо цуг үзэж байгаад. Тэгээ тэр сайн шууд тулгаад бууж орчихсон чинь ойрхоноор. Синдерелла чи ер нь их ажилсаг, үдгсэлэнтэй, өөр шиг ч юм байна. Баярлалаа. Ажлаагээл зүтгэл. Яг характер нь бас яг миний характертаас төстэй биш санагдсан шүү дээ. Тэгсэн үү? Тэгсэн нөгөө мах руу ингэж орж ажилдаг, зүтгэдэг. Тэгээд зарчимч гэдэг тийм одоо хувь хүнийх нь юу нь бас
харагдав. Чиний одоо хамгийн тийм сонин одоо бусдад хэлмээргүй ч юм шиг. Тэгтээ яг хэлж болохоор тийм зуршил чи юу вэ? Хаяа хийхрээд дээ. Одоо айгу эвгүй те ингээд олон хүмүүс донд байхаар ингээд хаяа ингээд тэгтээ яг нэг юм ходоодны үйл ажиллагаанаас хамаарат бас болтгол юм байл л дээ. Тэгээ заримдаа болохоор гайг болчдөг. Заримдаа болохоор мэдгүй нөгөө хоол ундны дэглэм алдснаасаа болоод бас ингээд давтагдах маягтай байгаа. Тэг хүчээр хэрхэр чадах уу? Одоо чадахгүй шүү дээ. Тэгээ хэлчихэж яах вэ? Тэгээ хэлчихэж яаж вэ? Тэ жоохон байж байгаа шүү. Хэрхрүүлэхээс айгүй амар нууцаа задлсан шүү. United Nude in Mongolia plus 4 Seas. Таны одоо энэ дэлхий дээр байгаа шалтгаан чи юу вэ? Бүтээгч. Тэгээд хамгийн гол нь байх одоо миний одоо зорддог хүн бол төрснөөрөө бахархаж байгаа. Монгол улсыг нэг үйлдвэрлэгч орн болгочихсон гэж айгүй их зорддог. Ер нь тэрний төлөө ч гэсэн нийгмийн хариуцлага хүрээнд ч гэсэн өөрөө айгүй их ажлууд бас хийгддэг. Дээрээс нь өөрөө бас нөгөө жижиг дунд үйлдвэрлэгч хэрэглэгч болохоор одоо ер нь бол сая энэ ковидын 2 жил бид нэр үйлдвэрлэгч биш байгаа улс ямархуу төвшөнд байна гэдэг бол хүн болгон мэдсэн. Тэгэхээр үйлдвэрлэгч орн бол хөгжиж чаддаг юм а гэдгийг бас одоо хөгжингүй орнуудаас бид нараас харж штэ тий. Тэгэхээр энэ зорилго маань биелээсэй гэж ботдог. Ямар гоё хариултаа байна. Баярлалаа. За таны гэрт очивол хөргөчөнд чи юу байгаа вэ? Сүү байгаа. 10 гурил байгаа. Өө за 10 гурил аяг хөдөлтэй. Дуртай юм байна. Сүү байгаа. Дээрс нь тараг байгаа. Юу байгаа? Нөгөө байцаа. Тий. Ер нь бол ингээд ер нь дандаа байж идэг хүмүүсний бүтээгдэхүүн. Хэдэн пи байгаа? Вайн аа. Тэгвэл цагаан вайн юм уу? Тий, цагаан вайн. Тий. Цагаан вайн. Цагаан вайн. За хэдэн вайн тасартай? 2 шил. 2 шил ч бас чангалтай харахгүй. Нэг бол жоохон хангалттай л байдаг л та. Тэгтээ яг эхлүүлээ хайчдаг юм ба гэж. Тэгээ хоёрыг өө хангалттай. Ер нь бол вайн нуун гэдэг чинь бас нэг нөгөө тааруулж хэрэглэх юм бол аим маш гоё таашаал нэг амьдралыг бас нэг кайф өгдөг штеп. Тэгээ миний хувьд бол бас вайн уух дуртай. Вайн уугаад ингээ лаас агаад суух их дуртай. Тэгэхээр яг би нэг гоё юм намайхан хөгжим сонсооч юм. Тэг яг гоё чийлрээ тэг коуси гэдэг. Тэгэхээр миний одоо нөгөө амьдралын хэв маягт бол лаа бол байнгын юм нөгөө холбоотой байдаг. Би үргэлж ингээд лаа гэл ингээд худалдаж авдаг. Тэгээ гоё үнэртэй тий гоё арома амтартай байх юм бол бүр илүү ингээ кайфтай. Тэгээ вайн сайн орно тий. Тэгээ бүр ингээ яг нэг гоё чийлрээд амар амгалан гайг сайн мэдэрдэг. Тэгээд ингээд одоо өөрийн чинь хийдэг бизнесийг ингээд нөгөө лаата болохоор нь надаас маш их гоё санагдсан л да. Миний бас мөрөөдөл бол ингээ лаа үйлдвэрлэх байсан. Бүр багасаа их тэгээд ингээ хүн харахад их амархан юм шиг боловч хийхэд бол маш хэцүү байдаг тий. Тэгэхээр ингээд гоё лаа өөрийнхөө бизнесийн талаар танилцуулаач. За ер нь бол энэ яг нөгөө хоббин дээрээс тулгуурсан бизнес гэх юм уу да. Тэгээ би бас яг өөрөө нөгөө addicted яг юм лаанд амар дуртай. Тэгээд Англид би нөгөө сургууль төгссөн. Тэгээд тэнд байхад яг юм шар буурцхны одоо түүхий дээр хийсэн лаг айгүй хэрэгэлдэг байжгаад тэгээ Монголд 2012 онд би буцаж ирээд тэгээ нөгөө лаа хаагуур гайгүй лаа байна гэд ингээ хайгаад үзээд нөгөө шошгон бошгон уншсан чинь дандаа л нөгөө химийн гаралтай буюу профинаар хийгдсэн тийм лаанууд байсан. Тэгээ хамгийн гоё лаа сонголт ихтэй газар тэр үед бол good price лээсэн. Тэгээ good price ороход дандаа нөгөө импортын өнгөтэй үнэртэй янз янз юм лаанууд байгаадсэн. Тэгээд ер нь ингээд
бодож байгаад ер нь энэ бизнесийг хийгээд үзэх үү гээд хөртөөгөө ярилцаа, гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад. Тэгээ манайхан бол эхлээд нэгтэй гэж оошоогоогүй. Ягаад гэвэл тэр чинь 2017 он гэдэг чинь одоо л хүмүүсийн лааны хэрэглээ аваа ирсэж ирж байгаа. 2017 онд чинь ла битгий хэлвэл одоо ла гэхээр л монла аюул гэж ярьдаг хүмүүс яг тэр үед яг тийм яг тийм л тог тасархаар хэрэгтэй байсан. Тэрнээс нь үзээд хөө. Энэ болохоор нөгөө сакура цэцгийн үнэртэй лаа. Вау, тийм биш үү? Тий. Энэ болохоор мэлрэг цэцэг цагаан гааны үнэртэй байгаа. За энэ болохоор манай сая сүүлд гаргасан. Хүүхэн сав баглын ямар гоё юм бэ те? Сүүлд гаргасан манай нэг одоо энэ жимсгний үнэртэй. Манай монголчуудын үнэрийн онцлог юу байдаг? Чихэрлэг үнэрэнд аюул их дуртай. Манай хэрэглэгчийн 80% нь эмэгтэйчүүд байдаг. Тэгээд насны онцлогоор бол нэг 24-35 насны эмэгтэйчүүд зөглөөд байдаг байхгүй. Тэгээд голцоо одоо ингээд бид нэр үнэрийн ингээд судалгаа хийгээд бид нар ч 20-30 төрлийн юм үнэрнээс ингээд судалгаа хийж агаад тэгээд энэ бүтээгдэхүүн болгож гаргадаг. Тэгэхээр хүмүүсийн ерөнхийдөө манай Монголын яг хүмүүсийн сонирхдаг үнэр бол яг энэ гуравтай төстэй юм чихэрлэг үнэрэнд аюул их туртай байдаг. Дээрээс нь бас нэг модлог үнэр. Тийм те нэг юм мод үнэртэй гоё нэг тийм бидэрч нэг шилмүс чим шиг тийм үнэрэнд монголчууд гэх юм уу одоо хүмүүс ер нь аюул таашаагаад байдаг. Тийм нэг юм бүр нөгөө нэг хурц тод арабик тийм үнэрэнд болол бас аашихгүй те. Аашихгүй. Тэрхий хурц тэгээд ялуу оргоод байдаг. Тэгээд яг хуу нэгэнт одоо би лааны тухай ярьж байгаа болохоор бас хэрэглээ зүг байх хэрэгтэй. Тийм яг үнэ. Тий. Буруу хэрэглэснээс болоо та буруу үр дүн хүртдэг. Тэгэхээр хамгийн эхлээд лагаа бол асаахта нөгөө лааныхаа ингээд ирмэг хүртэл нь ер нь тосыг хайлуулж явах хэрэгтэй байдаг. Энэ нь бол лааныхаа ирмэг одоо диаметрээс хамаарат 3-4 цагийн одоо ирмэг хүртэл хасалттай байдаг. Тэгээд олон улсын стандартаараа болвол нэг лаг асаахта ерөөсөө 3-4 цаг л хасаадаг. Тэгээд унтраадаг. Ер нь бол тий. Тэгээд лааныхаа голыг асаах болгондоо бол энийг нөгөө хаач юм өмсний утга юм эсвэл зориултын лааны гол хайчлагч байдаг. Тэгээ тэргээр хайчлаад авах юм бол илүү нөгөө утаад орхдоггүй хэрэглээ байдаг. Бид нар чинь тэгээ яг ингээд гарын дор байдаг мэддэг юм шиг нэ бас мэддгүү те. Тийм тэгээ хэрэглэнээсээ болоод ер нь бол хүмүүс буруу хэрэглээд танах ингэдэг гэдэг хурдан дуустдаг тий гол руугаа ингээд байна гэдэг. Тэгэхээр яг хуу импортоор орж ирж байгаа лаанууд бол ихэнх нь ингээд гол руугаа ингэж ордог. Дандаа гадуур нь ингээд одоо тоснууд нь үлдчихдэг. Тэр тос нь үлдчихээн гэдэг яаж юм хэрэг гол нь нэгдүгээр багтсан байна. Хоёрдугаар төсвөл тэр хэрэглэгч маань 3-4 цаг ирмэг хүртэл асаагаагүй 1-2 цаг асаагаад 1-2 цаг асаагаад ингээд унтаагаад гол руугаа ингэж шатаад байна. Доошоогоо ингээ ороод идэв шүү дээ. Тий. Тэгэхээр аль болох зөв хэрэглээтэй бай гэхээр ирмэг хүртэл нь одоо хайлаа тийм хайлуулах юм бол цэвэрхэн ч одоо шилэн харагдан дээрээс нь та нөгөө үнрээ илүү одоо авч чадна гэсэн утгатай байгаа. Тэгээ яг манайх зөвхөн одоо лаа үйлдвэрлэлээс гадна одоо бол ингээд тасалгааны үнэртүүлэгч дандаа нөгөө үнэртэн тал руу үнэр нь дурсамж хадгалагддаг тийм ээ. Энэ үнэрийг та өнөөдөр хэрэглээд одоо таашаал авсан бол яг л тэр мөчтэй очдог шиг тийм. Машины үнэртүүлэгч сая энэ жил гарлаа сая сарын унгарсан шиг юм байна. Нэг үзэл. Тэгээд тасалгааны үнэртүүлэгч бас гарсан байгаа. Тэгэхээр хүмүүс нөгөө нэг дандаа импортоор юм орж ирдэг гэж боддог. Гэтэл нөгөө сав баглаа бодлоос авахгүйлаад танах юм уу Монгол юм уу гэж хүмүүс тэгээд идэг. Тэгэхээр бид нар бол дэлхийн түвшинд өрсөлдөхүйц тий өрсөлдөхүйц сав баглаатай чанарын хувьд бид нар яг л нөгөө гадны зах зээл ямар байдаг тий яг л тэр стандартын дагуу одоо энэ бол яг одоо энэ лааш үнэштэй. Энэ лааш үнэштэй одоо энэ тасалгааны үнэртүүлэгч байгаа. Энэ хэрэглээ нь бол 2-3 сарын хэрэглээ. Тэгээд яг хуу энэ нь юу нэртэй? Наад чинь хоёр өөр үнд. Нэг нь Violet, нэг нь Wood Springs. Violet гэж байна. Violet гэдэг нь болохоор чихэрлэгдүү үнэр байна. Тийм ээ. Чихэр гоё үнэр.
зөөлхөн үнэр байгаа. Тийм зөөлөн. Зөөлхөн. Тэгээ энэ аюу хөрх юм. Тэгээ нэг уйчих юм биш Тий, үү? толноосоо уйчих гэсэн. Нөгөө одоо ингээд нэг өнөртүүлэгч машиндаа ингээд тавих гэхээр зарим машин чинь нэг ийм одоо нөгөө тогтоох юм байхгүй айгу хэцүү байдаг шүү дээ. Эсвэл нэг юм пандаагаал. Тэгээд айгу хурдан дуусч мусаад гэдэг. Надад энэ өстө таалагч айгу хөрх юм биш. Сав баглааны хувьд үнэхээр гоё юм байна. Бас хүн амьтанд бэлгэлсэн ч тий. Тэгэл яг одоо ч бид нар яг нөгөө хэрэгцээтэй зүйлийг бэлгэлвэл илүү гоё байдаг шүү дээ. Тий, яг гоо. Тэгэд яг нөгөө нэг манайхаас захиалгаар бас лаануудыг хийдэг. Нөгөө тухайн компанийнхаа логотой тий үнэрийн сонголттойгоор өөртөө шилний сонголттойгоор бас ингээд байгууллагатай бас хамтарч ажилладаг байгаа шүү жисэг ихэ. Манайхаа одоо захиалах бах уу. Тэгээ одоо ерөнхийдөө бол 8 сар гараад ихтлэнгүүд хүмүүс чинь нөгөө байгууллагын манай одоо яг сезон ордог гэх юм уу? Аха. Тийм. Яг 8 сар 9 сараас ахгуулаад. Тэгээ 12 сар чинь нөгөө жинхэнэ лааны сезон юу шүү дээ. Тийм шүү дээ. Christmas болоод гоё шүү лаа бол үнэхээр гоё. Би ч бас нөгөө Европт нэлээд олон жил болсон. Ялангуяа Денмаркт байхдаа би өөрөө нөгөө лаанд их дуртай болсон. Яг нэг хүйгээ гэдэг үг гэдэг л та. Хүйглийгээ. Тэр нь болохоор яг cozy гэсэн утгатай. Маш их лаа асаадаг. Ерөөс бараг гэрлээ ингээ асаадгүй. Зүг тийм. Дайн ч өөрөө нөгөө нар маш бага тусдаг. Ер нь бол дэлхийн гинэ. Жилийн 65 хоног л нар гардаг. 300 хоног нь ингээд юу бүрхэг байдаг. Тэгэхээр ингээд 5 тухтай орчин гэрэл гэгийг айгүй хүсдэг. Тэгээ ингээ лаг ингээ асаадаг зүгээр. Битүү ингээ нөгөө кинон дэр ингээл нэг гой ингээ асаачдаг шүү. Яг тэгж асаадаг. Тэгэл би яг анх лаан тэгш их дуртай болсон. Тэгээ яг лаан асаагаал яг ингээ суух чи ямар гоё те нэг гоё кайфтай мэдрэмж өгдөг лээ. Одоо бидний биднээс дээш үеийнхэн бол яг нэг юм кози орчныг бий болгох гээд айгүй тийм мэдлэг нь бас дээшилсэн байгаа байхгүй тийм. Яг нэг л түрүүний ярьжсэн шиг дээр үед нэрэл монлаа л гэдэг. Нөгөө манлаа нь ядж байгаа тог тасархаар л хэрэгэлдэг нөгөө дээр үед те. Ерөөсөө л лаа гэхээр манайх ингээл лаа үнэртөө үлдэрдэг гэхээр монлаа юу. Нэг л гэдэг монлаа шүү. За хамгийн сүүлд уншсан хамгийн онцгой ном юу вэ? За онцгой гэж та хаашаа нөгөө юуг уншсан бэ? Нэр нь орж ирдгүү яг энэ дээр хацчлаа нөгөө. Тэр тэгтээ орчуулгын хувьд жоохон онцгүй байсан. Яг одоо тулгамдаад яг нэр нь орж ирэхгүй. Орчуулгын хувьд нөгөө Google Translate хийцэн юм шиг. Тийм ном байсан. Тэгээд одоо орж ирлээ тэгтээ авторыг хэлээд байх юм бас тий. Тэгээд нэг эхний нэг 2 3 хуудас уншаал. Монгол хэлний нөгөө найруулга зөв гэдэг юм байхгүйсэн. Зөв. Байгаагүй орхигдсон байгаад. Одоо сүүлийн үед ер нь бол нэг ном унших бол бас зав гарахгүй байна. Тэгээд голцоо нөгөө подкастууд айгүйх сонсож явж байна. Тийм шүү дээ. Одоо яг бүглэгтэй ч болсон. Төвчрлэгтэй тийм подкастууд айгүйх сонсож байна. Дээрэс нь янз янзын бас нөгөө онлайн хичээлүүд бизнесийн талаар ашигласан. Тийм одоо бид нар ч нөгөө цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй болвол хоцорчхоор тэгээ бизнесээ хийх боломжгүй болчиход байдаг тий. Бидний үед чинь би хүмүүнлийг төгсөн. За. Тэгээд маркетинг гэдэг хичээл анх одоо тэр үед Монголд орж ирж илаа л да 2004 3 онд юм уу да. Орж иржсэн. Тэгээд тэр үед үзчихсэн маркетингийн хичээл одоо үзэж байгаа маркетинг бүр шал 2 онд болцсон тий. 4P гэрдэгсэн одоо 5P болцсон тийм. Тэгэхээр нөгөө бизнес эрхэлж байгаа цаг үедээ хөл нийлүүл алхахын тулд өөрөө хөгжиж дэвшдэг байх хэрэгтэй, сурж боловсрдог байх хэрэгтэй. Тэгжээж одоо бизнесээ амжилттай авч явна. Дээрээс нь ажилчдаа бас нөгөө тийм шүү дээ. Одоо менторлох гэх юм уу одоо юу гэх юм те одоо. Тийм шүү дээ. Хэдэн ажилчинтай? За ер нь бол энэ бизнес эхэл ганцаараа л байсан. Бүхэл юм ганцаараа хийж ирсэн. Одоо бол нэг 5 6 хүн байна. Үйлдвэр дээр байна, борлуулалт дээр байна, хүрэл түгээлт дээр байна. Тий. Гэрээтэр бас манай дээр хүмүүс бас байгаа тий. Манай компани чинь нэг юу н
Япон улс руу 2018 онд 1 тонн лаа импортлсан компани. Вау, ямар мундаг юм бэ? Вау, ста мундаг баяр хүргэе. Гайл дээр нөгөө мэдүүлэг хийгээд ачилтаа хийхээ суужсэн чинь зогсож байсан чинь гайлийн байцаагч ямар сони лаа Япон руу тэгээ 1 тонн яасан ста нэр Монголоос анх удаа ийм төрлийн экспорт гарч ийн гэх. Вау, ямар гоё юм бэ тий. Тэгэхээр яг хуу манай лааны стандарт болвол нөгөө Япон улсын юу болсон стандарттай тэнцэж байгаа гэж ойлгож байна. Ялангуяа японочууд чинь альва юмыг хэрэглэхдээ Японы бүтээгдэхүүнүүд өөрсдөө бүр тулцсан чанартай. Бүх юм ингээд үнэн ойлгомжтой байдаг тий. Тэгээ японочууд ингээ Монголоос авч ийн гэхээр бас л бахархуу штэ шүү. Стам баяр хүргье. Ямар мундаг юм бэ. Тэгэл хүн болгонд ярьж чаддгүй мó бас санаа зовоод идэв ер нь бол. За одоо жишгийнхээ сонсоорой. Гэтэ үнэхээр мундаг байна. Одоо бид нар чинь дандаа л нөгөө экспортод бараа бүтээгдэхүүн гаргана гэхээр нөгөө уул уурхай нүүрс гэл нөгөө л байдаг хэдийн юмнуудаа л гаргадаг тий. Тэгэхээр яг Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ялангуяа ингээд бүр Япон руу ингээд гаргана гэдэг бол үнэхээр бас том амжилт энэ. Зүгээр нэг хүн сонсоход амархан юм шиг хэрнээ. Тэгээ нөгөө клиентаа олно, бүтээгдэхүүний чанартай байлгана тий. Нэг стандартын дагуу байна. Монголд яг одоо ингээд Япон руу экспортлох чинь шинжилгээний газар байхгүй, лаборатори байхгүй. Японых нь өөрсдийнх нь лабораториор ороод шинжлэгдээд тэгээ хүний биед одоо нөгөө харшил нөлөө байхгүй, технологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг нь гараад тэгээд 1 тонн гаруулаа экспортлсон байгаа. Тэгээд яг 19 он дахин бид нөгөө экспорт хийх гэж ярьжсэн боловч нөгөө хил гайл хаалттай ковидос болоод түр завсралцсан байгаа даа. Зөв. За. Одоо ингээд 2021 онд жисэд ингээ орсон шүү дээ. За яг хуу зарим ерөнхийлөгчдийг мэдэх байх, зарим нь бас мэдэхгүй байх үндэсний ерөнхийлөгчд гэдэг. Хамгийн хүндэлж хайрладаг одоо мэддэг үндэсний ерөнхийлөгч хин бэ? Бацаа ерөнхийлөгч. Тэг айгүй мундаг түшигтэй. Тэгээд маш зөв оновчтой ярьдаг. Түшиг тулгууртай, зөвлөгөө айгүй сайн өгдөг тий. Тэгээ нөгөө салбар байгууллагуудаа маш сайн бодлогын хүрээнд айгүй сайн зангидаж чаддаг. Тийм хүн гэж боддог. Яг үнэн шүү тий. Явбал хизээ ер нь хувцас бэлтдэг вэ? Би ер нь ингэдэг аялалд явах нэг 2 хоногийн өмнө толгойдоо хийдэг. Боддог нөгөө төгжрөл бодно, ажил дээрээ бас бодно. За юу яаж явах вэ? Хэд хоног гэдэг ингээ боддог. Тэгээд гэртээ ирж байгаа л яг явахынхаа өмнөх орой л нөгөө ботцсон учраас шууд нөгөөдөл аваад бэлтчихдэг ер. За чамайг ингээд нэг юм өгсөн ч ээж болно, үхээгүй ч ээж болно заяа. Тийм нэг гадаач ээж болно, монголч ээж болно, нэг хүнтэй өссөн нэг хүнтэйгээ боолцгийвэл хинтээ болцох вэ? За одоо яг болцыг үл одоо их санаанд орж ирж байгаа нь манай нөхөр л санагдчихэв. Гэр бүл болоод 10 гаруй жил болчихж байгаа учраас нөгөө хоёулаа хоёр тал бизнестэй хоёр талд ингээд явдаг. Тэгэхээр нөгөө яг тэр халуун дулаан уур амьсгал нөгөө за 20 ачаал уулцах юм чинь тий гэдэг бодлолтой болцсон байд юм санаж байна. Тэгээд болцох гэсэн чинь нөхөртөөгөө л болцмаар санагдаж байна да. Тэгээ одоо хурдан болцсон. Одоо нөхөр нь сонсож байгаа юм. Үзүүлнэ нэг Тэгэл хизээ өөрөө хэлэхгүйгээ суучихгүй. Тий яг үнэ. За өөрийгөө ер нь солиотой гэж дүгнүүл 1-10 дотор хэлээж тоо 6 дундчлал юм байна те. Яг нөгөө яг өөрөөхөө байрах үедээ бол байж чаддаг гэж боддог. Мэдээж нөгөө тухайн
нөхцөл байдалтай тааруулаад. Гэтэ заримдаа бүр ингээд кул байх ч юм бас гоё шүү. Гоё шүү дээ. Алин болгон дандаа л бизнес, алин болгон ингээд тийм шүү тий бас нэг ганц хоёр шил аян уучин тий бас нэг данс манс хийн Тэг хаагур орчин, хаагур дэнс хийж байна. Оо тэгэл нийцээ даа шүү. Харин минь ч настай хүмүүсээ болцсон гэсэн. Яа нараа орж амжаагүй. Орно гэсэн байгаа. Тийм үү цаа. Таар тэгвэл болцоо тэгээ яа орохгүй. Тэгээс гой дуу муутай гэж сонссон. Манай ажилчид ирээдэг яриадсан. За. Захирлаа та Лион орж үзсэн амар гой дуу муутай шин. Захирал минь л орж ирсэн. За River Sounds битээ ороорой тэгвэл ядаж. Нөгөө 80-аад оны хаймд юм уу гэдэг шиг болох үү яа. Бөө болох үү. Гэтэ манай жиси чинь залуу хүмүүсийн газар штэ ойлоо настай мустай гэж ярьж болохгүй. За хамгийн их ингээд дургуйч хүргэдэг зүйл юу вэ? Нөгөө худлаа хэлэх. Хуурам ихлэх гэдэг юм байг дургуй ер нь аль болох тодорхой байх хэрэгтэй. Ил тод байх хэрэгтэй гэж боддог. За ингээд chairman салбарын гишүүн. Тэгээд яагаад chairman салбарыг сонгосон юм? Танай салбар одоо бусад салбаруудаас юугаараа онцлог юм? Яагаад тийшээ орчив? Яагаад прогресс орсонгүй? Яагаад экод орсонгүй? Яг нөгөө би жисэд орохоос өмнө бас 2 3 салбар юу сонирхож ирсэн. Тэгээд манай бас нэг манайг батлан даалт хийсэн найз маань бас энэ chairman-ийнх байсан. Гэхдээ бас бусад салбаруудад найзууд бас байсан. Гэхдээ би нөгөө chairman гэж сургалт. Тэгээд дээрэс нь нөгөө GC сонирхчдын нөгөө юу гэдүүлээ? Join GC. Join GC тий. Join GC дээр очиод тэгээд айгүй гоё юу спич сонссон. Тэгээд түрүү жилийн нөгөө ерөнхийлөгч Болдоотор ерөнхийлөгч байсан. Айгүй би байсан. Тэгээд тэр хүний ярьсан одоо нөгөө Join GC-гээс юмнуудыг сонсоо. За ер нь бол chairman-д орох нь их зүг юм байна. Гэж сонголт байсан. Зөв. Chairman салбарч бас амар гоё хүчрхэг салбар л та. Төслүүд нь бас гоё ингээм амжилттай ингээ явдаг тий. Тэгэл одоо ингээ жил ирэх тусам өөр шин гоё төслүүд хийгээл тэгээд олон гэхээсээ илүү нэг төсөл нөгөө чанартай явдаг, үр дүн сайтай байдаг болохоор биднээс их дуртай штэ гоё. Тэгээд одоо энэ жилийн лап чинь Батамгалан тийм Батамгалан байгаа тий. Бас маш мундаг залуу. Тий, ястай мундаг штэ манай лап чинь. Айгуу тийм мэдлэгтэй, боловсралтай бүх юмыг нөгөө хийж чаддаг. Сэрэг ухаантай. Яг үнэтэй. Айгуу мундаг залуу гэж хардаг шүү дээ. Бидний үеийн дундаас бол айгуу мундаг чадвартай залуу. GC-д орсноос хойш өөрт байгаагүй ямар чадвараа илүү хөгжүүлж чадсан? Спич хийдэг. Би ч нөгөө нэг ингээд GC чи ингээд тойроо суугаад өөрийгөө танилцуулдаг шүү дээ. Эхний нөгөө нэг уулзалт. Тэгэл юм л болохоор л ингээд за өөртөө танилцуулаарай гэлдэг шүү дээ. Тэгээд тэр үед бол яг хамгийн гол нь би бас GC-д орох сонирхол нь юу байсан бэ гэхээр яг тэр талаа бас би хөгжүүлээ гэдэг бас зорилготой орж ирсэн. Тэгээ одоо харж байгаас амар ярьж байгаа тийм амар би бүр ангаагаад байна. Тий яг тэр чадвараа бас хөгжүүлээ гэж зорилготой бас орж ирсэн. Тэгээд тэр тал дээр л ер нь бол танаа компани хамгийн их цалин авдаг хүн чинь хэм бэ? Үйл ажиллагааны менежер. Намайг оролдог учраас тэгээд бид нар ч бол яг нэг цалинтай цалингуу. Тийм шүү дээ. Одоо үсгэн байвар сахирал гэдэг утгаар одоо бас янз үе бас байна. Гэхдээ бас авах үедээ сайн авнаа. Та ээж аваасаа ингээд нуудаг хамгийн том нууц чи юу вэ? Тавигтад. Мэддэггүй юу ээж аваа? Мэдгүй шүү. Одоо хүртэл хэдэн онд оров? Оо харилхаас. Тэгвэл хамгийн сайн найзаасаа нууцсан нууц баг тийм байхгүй хаа. Одоо санаанд орохгүй. Баг байхгүй. Хагада хотлоо бат. Одоо яг санаанд хотлоо бантаад гараа. Санаанд байна. Тэр найз залуу болоод унтсан болоо. Бурхан минь. Тэрийг мартсан юм шиг хэлэх. Санаа морё. Иччлээ ёо. Одоо нөгөө найз нөгөө дотныхоо найзд үзүүлэхгүй л байхгүй юу?
Гайгүй ах. Тийм яг санаанд бол болохгүй байна. Гэтэ угаасаа хэлнэ гэдэг чинь амар гоё юу байхгүй юм чинь тий. Тий. Тэгээ нөгөө хэрвээ ямар нэгэн тийм байгаа бол уучлаарэ гэж байгаа байхгүй юу? Тэгээгүй баха. Гэтэ чи юу амар хүнд юм боддоо. Тий яг тийм рект асуугаад. За бизнесийн хувьд одоо ингээд бизнес хийгээд бас нэлээд олон жил ингээд болчихлоо шүү дээ, тий? Бизнес ингээд хийгээ явж хахад фейлддэг хүн гэж юу байдаггүй. Тэр хамгийн том фейл чинь тэгээд буюу хамгийн том сургамж чинь юу вэ? Ой, айгүй мэдээж нөгөө нэг заримдаа нөгөө нэг юу гэдэг ерөөсө бизнес хийхэд одоо ч шантрах үе байдаг шүү дээ. Ер нь бол яг анх эхлээд хийж хахад шантарч исэн. Тэгэл ер нь жил болгон л бас нэг тийм фейлний юмнууд бас ингээл байдаг. Буруу одоо төлөвлөгөөгөө гаргаад тэр нь тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу байхгүй. Тэгээд бас нөгөө төлөвлөсөн борлуулалтынхаа юундаа хүрэхгүй, үр дүнд хүрэхгүй. Тэгээд тийм заримдаа нөгөө технологи алдаа гараад бүгдийг нь одоо зах зээлээс татчихсэн ч үе байгаа. Тэгээ тэр бол бас айгүй том фейл гэж хардаг. Гэхдээ миний хувьд бол манай компанийн хувьд хэрэглэгч 1.8 гэдэг утгаараа бүх сүлжээ дэлгүүрүүдээр байдаг. Технологийн баг зэргийн алдаагатай гарсан бүтээгдэхүүнүүдээ бол бүгдийг татаж авч ирсэн. Устгалд оруулж ирсэн. Тэр болохоор яг миний одоогоор санаж байгаа бол хамгийн том фейл юм уу да. Тэгээ тэрнээс хойш одоо нөгөө үйлдвэрлэлээр бол маш сайн анхаардаг болсон. Одоо тэгээд тэр юун дээр буцаагаад татаж аваад тэгээд дахин ашиглах боломж байхгүй. Тэгээд устгалд орж байгаа байхгүй. Тэр чинь чанга байсан шүү. Байна шүү тий. Уйлмаар байсан. Газар нөгөө юу гэдэг газар хоол тэнгэр хоол айгүй хэцүү үе байсан. Гэхдээ яг хуу хэрэглэгч маань өөрсдөө айгүй happy. Бидний ингээд саналыг хүлээж аваад бид нар өөрсдөө мдээгүй байчихсан байхгүй. Гэтэл зэрэглэгчээс тийм санал ирээд тийм тэгээд яг ингээд шалгаад үзэхээр яг алдаатай байгаа. Одоо тэгээд нөгөө машин үйлдвэрлэгчд машина татсан гэхээр тэр л ингээд миний голоор ингээд иччихээ. Гол зураал. Яг л ичгэн байна да. Видээ гэж бас адилхан яг бизнес эрхэлж байгаа хүмүүс ч яг бид нар бие бимнийгээ айгуу сариулдаг тийм яг үнэ. Фейлдгээр яадаг вэ? Тэгэл бид нар тэгээд боломжгүй болохгүй байх гээл ингээд ерөөсө болдоггүй. Яаж босчих тий босох уу гэдэг юм дээр л толгуурлаж байгаа болохоор. За яг одоо үеийн чиний краш чинь хэм бэ? Одоо үеийн краш. За хин блэ Батуух. Тийм Батуух гэд тий. Тэр нөгөө нэг appearance л биш. Зүгээр яг хоолойг харж үзээгүй юм уу? Хоолоо молоод яг тэр дуулзах үеийн ингээд нэг юм краш болох гэдэг чинь. Яна одоо жоо краш. Жоо краш. Тэгээ яг одоо энэ Z generation гэж бид нэг шинэ залуучууд гарч ирж байна шүү дээ. Тэгэд одооний бид нар тэр үед байхад нэг шал өөр, тэр шал хоёр өөр болцсон тий. Тэгэхээр энэний гол ялгаа буюу одоо тэр Z generation-ийн юуг нь илүү ингээд сурыг мэдий гэж боддгоо. Нөгөө бид нар айгүй тийм юуны диктатурны үе гэх юм уу аав ээжийн үгийг айгүй сонсож өссөн хүүхдүүд юм байна. Тэгээд эднэр болохоор яг чөлөөтэй сэтгэж чадчихэв. Тэгээ өөрийнхөө байж чадчихив. Юунд ч ингээ баригдахгүй. Мэдээллийн урсгалууд нь маш сайн орж ирж байна. Тэгэхээр нөгөө open mind болчихсон, дахин задарсан. Яг үнэ. Тэргэн л айгүй би хатаархаад байгаа шүү дээ. Хэрвээ одоо яг энэ үед ингэ төрсөн байсан бол гэж төрсөн бол тий. Одоо утас мутсны ингээл бүх юм Google дээр ингээл мэдээлэл авах боломжтой тий. Яг үнэ. Тэр ч оюутан байхад чи компьютер ч байдаггүй. Pentium 3 4 жилээ 2 маяр гэлээ нөгөөт нь дүн гэл дүлээ. Тий. Асаж масдаггүй юу тий. Тэгээ асчаал нэг коннекторч хараад сууж идэг. Тэгээ тэр нөгөө Excel чи анхаал тэр компьютер чинь сурж илаа шүү дээ. Тэгэл хөөх ин дээр ингээд юм бичиж болдго юм байна. Yahoo Messenger анхны хичээл. Хөөх энэ одоо ийм гоё юм байдаг юм бахтай гэж ангийнхаа хүүхдэд бичих юм болтохгүй ингээд шал хотлоо яа тий. Гоё л үеийн хүүхдүүд зүйл чинь тий. Яг үнэ.
Тэгээд одоо болохоор эх жил ингээд салбартаа ер нь бол ямар албан тушаал хашиг гэж хүсэж байгаа вэ? Ирэх жил би бордод байхгүй л гэж би гишүүнээр л баймир байгаа. Санагдаад байгаа. Гэхдээ магадгүй манай EVP тэ дараа жилийн ерөнхийлөх санал тавих юм бол одоо татгалцахгүй л болов бас одоо нэг ингээд жисэж орчхор ингээд амтанд орчд юм биш үү тий яг энэ тий яг тэрийг ч асуух жилээ. Жисигийн одоо жисид орсноор чиний яг одоо за хувийн амьдрал гэдэг юм уу ер нь найз нөхдийн хүрээ юу ингээд өөрчлөгдөж байна? Ямар хөө байдлаар яг өөрчлөгдөж байна? Жисид анх ороод юу яасан? Өөрийгөө айгүй тийм челленж хийж чадсан. Нөгөө манай батлан даагч наттай цуг яваагүй янз янзын нөгөө засны баяр тэ эмгтээчүүдийн баяр марц царт гэдэг хахад батлан даагч маань наттай яваад би ганцаараа хөрсөн ингээд танихгүй хүмүүс дунд ингээд ороод тэр бол миний хувьд бол амар том челленж байсан. Яагаад тэгэхээр нөгөө өөрийгөө бас танилцуулна, бизнесээ танилцуулна. Тэгээ баахан танихгүй хүн дотор ингээд нэг гинт яваал. Тэр бол хизээч би амьдралдаа хийж чадахгүй байсан алхамыг би GC дээр хийсэн гэж харж байгаа. Тэгээд тэр утгаараа бас нөгөө айгүй орсон жил айгүй итгэвтэй. GC гэж ямар байгууллага юм те ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар бодлогоор явагддаг гэдгийг айгүй сайн ойлгохын тулд маш итгэвтэй 2021 онд итгэвтэй гишүүн байсан. Тэгээд нөө протокол гэж юу юм те албан тушаалууд нь юу юм ямар үйл ажиллагаа явуулдгийг ингээл нийгэмд юу хийдгийг ингээл хүмүүсээ сонссон ч гэсэн өөрөө дунд нь орохоор чинь шал өөр мэдрэмж байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол GC-д орсондоо бол маш их баярлалдаг. Мэдээж GC-гийн бүх найзуудтай бол хайртай. Хаач явсан би энийгээ айгүй мундаг дэмждэг тийм байгууллага. Яг үнэ шүү дээ. Тий. Би хайр хүрмэ. Бүх салбарт ингээд манай жисэгийн гишүүд байдаг. Өө чи жисэгийн тэр салбарын гишүүн үү гэл тэгэхэд хөө тийм биш дээ хүй хаа гэл шал өөр нэг харилцаа шал өөр болоод бас нэг талдаа амар те бас бид нар чи ингээд нэг талд бөөн юм том маф байх болсон юм шүү. Манай нөхөр явсан юм да. GC юм уу олигарх уу гэх аваад тэгэл яваа. Гэхдээ айгуу сайн ойлгодог. Гэхдээ яагаад сайн ойлгодог гэхээр энэ одоо фидбэкийг би репортыг нөхөртөө айгуу зөв ойлгуулдаг гэж боддог. Яг үнэ. Энэ бол нэгдүгээрт ийм үйл ажиллагаа явуулдаг юм байгууллага залуучуудын зорилгын юм те. Ийм учраас би одоо энэ байгууллагын нэг гишүүн ийм албан тушаал хашиж байгаа гэдгийг аюусаа ойлгуулж өгөх хэрэгтэй юм шиг санагдсан хань жилдээ ер нь. Тэгэхгүй нөгөө хүмүүс чинь паах чи тийж явал паах нөхөр чинь тийдгүй юм паах инээдрээ гэл нөгөө буруу ойлголтоо төрүүлснээс болоод гэр бүлдээс асуудал үүсдэг гэж би ер нь сонсч байсан. Тэгээ би эхнээсээ л ер нь айгу зөв ойлгох хэрэгтэй юм байна да. Ер нь зөв талаас нь байх хэрэгтэй юм байна гэдгийг. Тэгээ одоо бол манай нөхөр болж ийсэн сая хүртэл тэгэл би 8 цагаас 7:45-аас нэвтрүүлэгтээ явахгүй болохгүй гэл тэгээд хөрсөн тий айгүй бас ойлгож байгаа. Тэр чинь бас их чухал шүү. Тий. Тэр нөхөртэй, хүүхдүүдтэй бас ээж аавдаа ч гэсэн ингээд ойлгохгүй бол бид нар ч яг нэг сайн дураараа тий ингээд би бинийгээ дэмжих гээд за би нэг өдөр эдэртээ тусалсан бол угаасаа нөгөөдийнхээ эдийнхээ тусыг үргэлж ингээд авч идэг гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй. Тий яг үнэ. Тэгээ бид нар ч нэг цалингуу аюу сайн дураараа ажилладаг хүмүүс шүү дээ тий. Өдөр шөнө хөдөлж ийсэгийн одоо юмд ажиллагаа ихтэй шүү дээ тий. Маш их үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг. Тэгээ ялангуяа бордод байвал ялангуяа үйл ажиллагаагаа хариуцж ажилладаг тий шүү дээ. Хүн өөртөө эрхэм чухал итгэл найдвараар дүүрэн явхад эргэн тойрондоо гоо үзэсгэлэнтэй харагддаг. За хамгийн их үлгэр дуурайл авдаг одоо role model. Би чамайг анх жийсэд ороог байхдаа харж ирсэн. Ямар мундаг эмэгтэй бэ? Яаж энэ одоо маркетингийн айдиа гаргаж ийна гэж би
бодож исэн. Вау, баярлалаа. GC-д ороод тэгээ GC-гийн хүчээр одоо хүчээр гэх үү тий. Ингээд танилцаад нэвтрүүлэг хийгээд сууж байгаад амар их баярлж байна. Вау, ямар гоё юм бэ. Баярлалаа. Миний хувьд бол одоо өөрөө бол бас л нөгөө бүтээгч дээрээс нь нөгөө бизнес эрхлэгч байгаа манлайлагч мундаг эмэгтэйчүүдийн нэг гэж бас хаж явдаг шүү. За баярлаа. Тийм шүү дээ. Бид нар чинь бие биендээ урам мөвж бие бинийгаа дэмжихгүй болвол одоо тийм шүү дээ. Яг үнэ. За одоо ингээд ерөнхийдөө бүх яриа маань дуусчээ. Тэгээд Жисикийнхаа гишүүдэд залаага хэдэн өөр хэмдрүүлж өгөх юм бэ? Гишүүд болсон. 20% хэмдрүүлээ. За баярлалаа. Амар хүчээр. Мэдээж нэрээ тийм байлгүй яах вэ? Би ч өөрөө үйлдвэрлэгч учраас тийм. Тэгээ бид нар ч бас ингээд GC гэдэг байдлаар бас албаар юм гоё давуу тал үүсгэж байгаа байхгүй. За одоо би ингээд нэг найзтайгаа ингээд хамт ингээд танаа дэлгүүр дээр ингээд очлоо. Халуунаа 20% үг нөгөөх нь байхгүй. Тийм шүү дээ. Ер нь бол тийм. Тэр чинь бас ингээд ялгуурлал биш л дээ. Энд чинь бас би бинийгээ хүндэлж байгаа тэр GC гэдэг тогоонд байгаа чанагдж байгаа. Тийм чанагдж байгаа юм чинь. Хэрвээ үнэхээр 20% аммаар байгаа бол GC-д гоё илсээд тийм хамтдаа нөхөрлөөд Монгол улсынхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгээд тэгээ энэ 20% авч болно. Яг үнэ. Яг айгүй зөв оршил хэлээ. Тэгээ маш гоё бүтээгдэхүүнүүд шинээр хийсэн байна. Тэгээ надад энэ бас нөгөө энэ юу лээ? Машины үнэртүүлэгч маш их таалагдж байна. Тэгээд бас энэ нөгөө юуны өрөөний үнэртүүлэгч байна шүү дээ. Асалгааны үнэртүүлэгч бас их таалагдж байна. Гаднаас ингээд үнэтэй үнэтэйнүүд маш их орж ирдэг шүү дээ. Тэгээ бид нар бол яг үнэндээ үнэргүүгээр би байж чаддаг. Миний хувьд бол би альва юмыг дандаа одоо цэвэрхэн байдал ч юм уу те бохир ч юм уу одоо тэр нөгөө гой тансаглалыг үнрээр ер нь их мэдрэх дуртай. Тэгээд дэлгүүр дотор ороод ирэхтэй офстоо гэртээ ч гэсэн заавал ингээд нэг юм байгаал гэрлөө орж ирж байгаа нэг үнэр ингээл нэг тайвшрал өгөөл те. За дэлгүүр лүгээ ингээд ороход ч нэг юм бас нэг өөр нэг өгөөл те. Сэргээж өгөөл офстой болохоор бас нэг юм гоё одоо сэргээж ингээд ажил төрөл хийх нэг концентрейт хийх юу гэхээр ингээд нөгөө үнэр гэхээр чинь хүмүүс зөвхөн нэг л үнэр гэж тэгвэл сайхан байлгахын төлөө гэж бодоод идэг боловч маш их өөр юмнуудыг өгдөг. Яг үнэ тий. Яг миний хэлэх гээд байгаа санааг өөрөө хэлчихээ л да. Яг үнэр болгон өөр өөр юм гэсэн нөгөө эмчилгээнийх байна. Одоо юунуудыг агуулж идэг тий. Одоо жишээ нь одоо энэ сакура гэхээр энэ сакура цэцэгний үнрээр яадаг вэ гэхээр стресс айгүйх тайлдаг. За үнэхээр их баярлалаа. Маш гоё сонирхолтой, чөлөөтэй хамаг нууцаад харин хам хийж чадахгүй юмаа хийсэн. Асаас. Яг хурж ирж ингээ оролцсонд маш их баярлалаа. Тэгээд Жисикийнхаа гишүүдэд ийм гоё боломжийг олгож байгаад баярлалаа. Тэгээ манай GC Монгол байгууллагын ингээ нэг гишүүн ч гэсэн ийм гоё үйлдвэрлэгч те бүтээгч ингээ болоод гээд экспортын хүртэл бараа бүтээгдэхүүнээ гаргаад одоо бол бид нэр ингээ гаднаас энэ янз бүрийн үнэртэн лаа энэ авах ямар шаардлага алга би л одоо бүр 100% танахыг ингээд хэрэглэнэ. Урд нь ч гэсэн угаасаа хэрэгэлдэг. Би дахиад ийм шинэ бүтээгдэхүүн гарсан гэдгийг би мэдсэнгүй. Надад эдгээр бол үнэхээр таалагдж байна. Тэгэхээр манайхан бас ингээд GC Монгол байгууллагын бүх гишүүд ингээд гоё энэ лаг хэрэглээд гоё тайвшрал те ийм гоё эдгэрэл бүх зүйл ингээ аваарай. Тэгээд найздаа хүрэлцэн ирж оролцсонд маш их баярлаа. За одоо нэг согцсон гол дуслаа да. Ерөө согцсон юм шиг л ярьлаа. Тэгээд сүүлд нь хэлэхэд баярлалаа. Намайг одоо манай бүтээгдэхүүнийг онцолж энэ сайхан нэвтрүүлэгтээ оролцуулах боломж олгосон танд бас баярлалаа. Дээрэс нь бас мундаг эмэгтэй шүү гэж бодож явдаг байсан эмэгтэйтэйгээ уулзсандаас баяртай байна. Баярлалаа. Ямар гоё. Тэгээд адилхан одоо нөгөө Монгол улсын хөгжлийн төлөө бид нэр адилхан зүтгэж байгаа адилхан эмэгтэйчүүд. Тэгээд цаашдын ажилд нь маш их өндөр амжилтыг хүсье. Энэ ирч хүчтэй одоо энэ сайхан инээмсэглээрээ өргөж байгаарэ гэж хүснээр. Баярлалаа. Өрхөөрхий. За тэгээд бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээ бүгдээрээ лайк, шеэр, комент. Лайк, комент. Хамаг нууц яриулж. Гэтэ нэг
нөгөө найз нь баг үдчих байхаа. Яа намайг нууц ярьсан одоо өнгөрсөн одоо наац чи.